Нэрийн зурхаг энд хураагаар өгүүлбэрүүд ор. За тэр ч 92-ийн төрсөн жилийн амби эрхтэн хямар зохилдваас сайн номлосон тул түүний ёсон ямар хэмээн байсан гэдэг. За одоо эрхтэн эмэгтэй төрсөн жилүүд байгаа шүү дээ хүний тий. Тэр хоёрын төрсөн жилийн 5 хойдыг ингээд тавьчих юм. Эрэгтэйг тэмдэглэх хэрэгтэй, эрэгтэй, нэмэгтэй ингээд хоёр самбар дараа цаасан дараа тэмдэглэж гин тий. Эрэгтэй одоо гал морж илэрсэн, эмэгтэй усан хаж мөр усан хонь жилчгт юм уу тий. Имлсэн гээд тавьчих юм. Тэгээд сорог лүг эрэгтэн хямрыг эрэгтэйгийнх нь эмэгтэйд нь хэрэлдүүлнэ. Дотор нь 5 махаар эрэгтэн хямар хоёрын эрэгтэйгээс нь эмэгтэй рүү их үгэнд тооцно. Харин би эрэгтэн хоёрыг эмэгтэйгээс нь эрэгтэй рүү. Өөрөөр хэлбэл би эрэгтэн хоёрыг эмэгтэйд голж авч үзээд хямар ам хоёрыг эрэгтэйд нь голж авч үзэж байгаа гэсэн. Эрэгтэйгээс нь хоёр тийш нь хэрэлдүүлэх юм байна тий. Хэрэлдүүл. За дөрүүлийн ихүүд учрвал тий. Шага бүр хардваатэй. Дөрүүлийн эцэгүүд учрах юм бол үүлийн ихнэр гэдэг гэж. За сайн ихнэр. Үүлийн ихнэр. За тус их хүүгүнчлэн байна гэж. Ээж нь хүүгээ хайлах, хүүн ээжийг асрах тий. Яг их хүүгүн мэт байдаг гэж. Дөрүүлээ их одоо дөрвөн махад ингээд хоёр талаас нь хэрэлдүүлээд гэсэн чинь их хүү те 3 цаг хавцгаан гэж бууж их юм болвол те болвол үүлийн бэр гэж хэлдэг. Тэгээд за нөхөр учраас амраг бэр гэж хэлдэг гэж байна те. Нөхрийг учирч яах юм бол дайсан учрах юм бол дайсан бэр. Дайсан их нэрт таалтаа гэж тий. Чумар дод. За дотроо учрах юм бол гал, төмөр, мод болол дунд байна гэж. Гал галтайгаа тий. Жагтайгаа шинтэйгэн бах бол дунд зэрэг гэж. За сачуу дотроо учрах юм бол саус шороо ус хоёр дотроо учрах юм бол сан гинэ аль нь номлосон мэт болоо. За амин их хүүгэнд одоо тусдаа хийж энэ одоо энэ бол ерөнхийдөө бол ингээд их хүн учруулал сайн байна гэд. Дараа нь бол зэрэг амин их хүүгэнд учруул сорг бүр те тумба партна. Яг амин махад ингээд уснаа харах юм байна. Учруулаас их хүүгэнд учих юм бол нас урт нөхөрлөл удаан догийн өрн гэж те нөхөрлөл удаа. Би зохилдох юм бол би одоо тэгж зохилдох юм бол сайн амгалан сайн бөгөөд те сайн одоо өхөл юу гэж нэ хэлээ. Би зохилдваас гэж юм те түнэ. За сайн одоо гаслан зовлонгүй гэж те. Ши чад мэд гэж. Гаслан зовлонгүй гэж эргэтэн зохилдох юм бол эд хотлчуулган ирнэ. Вантан түнэ саамар гонцоглон он гэж те. Хямар зохилдох юм бол дундаа түнэ. Хямар зохилдох юм бол хүмүүс нугад асраад дээдэс тэтгэн гээ. Оноо жон дээдэс тэтгэн. Ис зохилдваас эдгээр нугуудаас буцах болно. Нугуудаас буцах болно. За бид нар одоо өдөр мэдхий байна. Зүгээр л хамгийн гол нь эрэгтэйгийн бол хямар ам хоёрын эмэгтэй рүү тийм үү? Эмэгтэй рүү. Харин эмэгтэйгээс нь бол эмэгтэйгийн эрэгтнээс нь эрэгтэйгийн эрэгтэн рүү амш үзэх нь шүү дээ тийм. Эмэгтэй одоо жишээлбэл эмэгтэйгийн эрэгтэн ус, эрэгтэйгийн эрэгтэн гал байх юм бол гарын бүү дог нөхөрлж байна гэж хэлээ. Ингэж л тоолно гэдэг юм л да. Ойлгомжтой тийм.
За тэгэл их хүүд энэ дайснараа аваад үзчих наа гэж. Заслан болохоор зэрэг. За ам хямар одоо цохилдохгүй байх юм бол ам хямрыг үүсгэх хүрдийг эргэтэйдэн зүйлгээ гэж. Ам хямрыг дэлгэрүүлэх үүсгэхтэй хүрдийг эргэтэйдэн би эргэтэн цохилдохгүй байх юм бол би эргэтэн үүсгэх дэлгэрүүлэх хүрдийг эмэгтэйдэн зүүсэн зүүхэн төдийдэж хэрэг ихтэй бөгөөд дэлгэрүүлэхийг хүсвэл бид нар гарваас гарсанчлан үйлдэлээ гэж. Бид нар гарахт бол их дэлгэрэнгүй заслан байгаа гэнэ. За одоо эргэтний үүд, эргэтний өрн. Сая бол амины өрийг хэлжлээ тийм. Эргэтэн бол эмэгтэйгээс нь эргэтээ рүү харгалзуулна тийм үү. За мод гал хоёр дотроо учрах юм бол 3 хөвгүн 2 охин төрн бүүсэн бумооны гэж тийм. 2 охин төрөх бөгөөд за шамдлаг хичээл ихэд шамдлаг хичээлийг эс үйлдсэн ч жаргал ирнэ гэж. Бадзал чир гэж тийм. Их л одоо яг байсан ч гэсэн л шамдлаг хичээлийг үйлдээгүй байсан ч гэсэн жаргал ирнэ. За саамэ эмэгтэйгийнх нь саа, эрэгтэйгийнх нь мэ энэ чи эрэгтэн авч үзэж байгаа шээс тийм үү? Хүү охин 6 төрнө гэж. Хүү охин 6 төрнө түүнчлэн цаг төмөр цаг хийгээд ус төмрийн зүйлийн үндэс аривжаад идээ хурх болно гэж. Чүү шин учрах юм бол эмэгтэй чүү эрэгтэй шин учрах юм бол нэг хүү охин нэг төрөөд эцэг ихтэй дусыг хүргэж болно гэж. За саа дотроо байх юм бол хөвгүн охин 3 хөвгүн 3 охин төрөөд орны эзэн мэт болно. Орны эзэн мэт болно. Ус дотроо байх юм бол ус дотроо бол нийсрэн үндэс угсаа адил цохилдох болно. За бас аль нэгэн ам хийгээд вантан 2 нэг бол хаян жил гэдэг юм аа гэж. Аль нэгэн жил байна шүү дээ тий. Түүний ам махбод нь эргэтэн махбод нэг жил байх юм бол хаян жил гэж нэрлэдэг юм аа. Бид нар хэдүүн хаян жил хэсгүй жил гэж юм өгсөн шүү дээ тий. Тэг танах байгаа. За хэсгүй жил гэдэг дотор нь юу байх нь вэ? Шорон луу жил байна тийм үү? Хэсгүй жил гэдэг. Шорон луу жил. Шорон луугийн ам ихтэй хоёр нэг тийм ээ. Шороо тий. Ам шороо биеийн бас л яг шороо. Бас доор нь ямар жил байна? Улаамар жил байна. Улаамар жил гэхэлэр зэрэг яг. Амин мор могоорих чинь гал тий. Тэгээд бас эргэтний яг улаамар юм чинь гал байна. Ийм жилүүдийг бол юу гэж хэлэх нь вэ? Хаян жил буюу хэсгүй жил гэж нэрлэдэг. Энд дээр бүгдээр нь төг үйцсэн ба. Хэсгүй жил гэж яг нэрлэдэг. Би зав уншиж тэгээд хана тааруулж. Эргэтэн дараа нь бол эргэтэн амины их болсон жилийг бол хонон жил буюу дотроо болох жил гэдэг. Эргэтэн нь одоо тухайн нэг жил байгаа. Тэр жилийн амин эргэтэн амины их болсон жил. Дотроо болох жил гэдэг. Харин улагч өхөр байна лээ. Улагч өхрийн 5 хоолыг тавьж байгаа ш. Улагч өхрийн вантнан мэ тий. Тэ вантан мэ. Вантан мэ. Соргон са. Са. Вантан соргийн их болж байгаа. Вантан нөө. Тийм байна. Вантан соргийн их болно. Энэ вантан тий. Мэ. Соргон са байгаа тий. Соргийн их болж байгаа. Ийм жилүүдийг бол хонон буюу дотроо болох жилүүд гэж. Эдгээрүүдийг дотроо суул муу гэж гарах гэдэг байгаа одоо. Бидний зурхатаар энийг их голлоод байдаг да. Одоо жишээл улаач өхөр жилтэй хүн улаан нохой жилтэй хүнтэй суул гэсэн үг үү? Доор улаан нохой юм.
Тийм байна. Хөх мөрдтэй ч юм уу. Хөх мөрдтэй ч Цагаан юм. уулантай ч юм уу тий. Дотроо болох жилүүд хоорондоо. Ингээл эвгүй гэсэн үг тий. Тий. Одоо дотроо болох ингээд 12 жил байгаа шүү дээ доош нь тий. Бид нэр энэ хоёр нь удаач өхөл жишээлбэл хөх мөрдтэй сууж идэв юм уу тий. За дотроо бол 12 жил юм. Вант нь хүү болж байгаа жилийг болоод ирнэ үү? Сишиг жил. Тэгэхээр вант нь бол гал байж юу тахаа да. Амныхаа хүү болтой Тий. шиг жил юм уу тий? Тэгвэл юу? Сишиг жил. Сишиг жил. Тэгэх юм бол юу шиг юм бэ? Сишиг жил гин вант нь нөхөр болдог бол хаарал жил буюу дуршил үүрэх гэж нэрлэдэг. Дүнкэрч нь бол дуршил үүрэх. Хаарах шин сэмрэх. Хайн жилдэн хоёр дотроо нийлвэс гэж байна тий. За хинээс нь нийт гэдэг хайн жилийн жилдэн хоёр дотроо нийлвэс хөх нохой жилдээ хөх нохой жилдэнтэйгээ юм уу эсвэл хөх нохой жилдэн дараагийн тэр доош явсан 12 жил байна да. Тэдгэрийн аль нэгэнтэй суучих юм бол тийм өсөлтүүд чинь дотроо гэсэн үг шүү дээ. Өөр хоорондоо биш. Сишиг бол сишигтэйгээ. Хэсэг бол хэсэгтэй хаарал бол хааралтай. Хэсэг жилийн өөрчлөлт гэж. Хаарал жил гэдэг нь сая вантангийн юу болсон гэсэн. Вантан амны нөхөр болсон. Ийм жил байна гэж. Барын судар байгаа шүү дээ. Энэ судрын ард талаар бичсэн байгаа. Тийм жилүүдийг хэсгүү юу гэдэг. Хабайн хаяа. Зөвхөн хаян жил мэдгээ бичсэн байгаа. Зөв. Оо энэ модон мохот энэ үеж одоо бид нар яагаад байгаа юм юм яах вэ? Цагийн мохот чинь үеж шүү. Модон жил тий. Шорон им жил им өдөр байна тийм үү? Одоо модон ирэхээр чи модон морь юм уу тий? Шорон имхээр зэрэг шорон дахиад. За тэгэх юм бол намчид гэж одоо шүн дунд гэх үү тий? Шүн дунд бол ямар шорон мохоттой байна. Хулган цагаар аваарай гэж. Мөн үү? Доошо хулган гэж байгаа жи гэж. Тийм байна. За тэгвэл харин тэр одоо дахиад модон ир жилтлээсэн зэрэг могоо өдөр байх юм бол нар цаг шингэж явах үед усан дахиад жилээр аваарай. Усан дахиагийн мохоо дээр аваарай. Тэгэл эндээс нь харж байгаа энэ чаан өдөр дундаас чинь юу ч юм аваад тэгэл модон одоо модон дахиагаар аваа, усан дахиагаар аваа гэж шүү дээ. Усан дахиагаар тав мохот тавьчих. Тэгээд цагийн чулуун болчих. Юу. Өдрийнх нь хүү болсон туулаа гэж Тулаас хөөгд би яг юм. хөөгд бас бодож болно. Тэгэхээр голцгоо энгээр нь тавьдаг. Энэ махчин дотор олон янз байна энэ зур хааш ирээс. Өшөр нь олдохгүй. Тийм учраас нэг нэгдэх ёстой байхгүй. Одоо жишээл нэгдгсэн судар нь энэ судар байхгүй. Энэ одоо брэдийн агийн татсангийн хам бол усан болж ирж хүний захаасан. Шижин хэлмэд чинь. Нийлэх хэрэгтэй гарваас гэж юм. Гал дээ. Хоёрдугаар эхний бол хайн жилд нь бол ийм юм номод өгөөж шүү. Заслууд бай тээ. Хоёрдугаарт нь бол шүн илүүд, гуравдугаарт нь хөрчиг. Доо сан сайн юм боо. Дөрөвдүгээрт нь сэрдвийн гар чинсэл. Тавдугаарт нь нинж бадгар занжа дүнжин дой гэдэг ийм заслуудыг хийлгээрэй гэсэн. За одоо дараа нь 90-ийн мөнгөний учрал нь ард талаар эргээд мөн тэ мөн 90-ийн хомой нэва порцулн амби эргэтэн хямра буюу төрсөн мөнгийг голлон барэ. За төрсөн мөнгө. За амби эргэтэн хямра нэг жилд амби эргэтэн хямрага 4 мөнгө байгаа гэсэн тэ. 4 мөнгө буюу төрсөн мөнгийн голж барэ гэдэг чинь бие мөнгийг голж барэ гэсэн үг тийм үү? Бие мөнгийг бол голж барэ. За тэр шиг 5 шар бол ястмэлхний дүүл байдгүй. Одоо хөвлий ходоодонд байдаг. Ходоодыг дүүргэн бүргэх тул тийм эрэхтэн 5 шар 2 хар эмэгтэй 7 улаан
Эрэгтэй нь 5 шарыг 2 хар. 2 хар. Эмэгтэй нь 5 ширэг. 7. 7 улаан тооцоод ирэмгээс шинжилүүлдэрэй гэж юм тийм үү? За. Энэ им окторгын им гэж хэлнэ те. Энэ им барилгатай гэж хэлж байгаа юм. Ийм барилгатай гэж. Энэ дотор байгаа мэнгэнүүд бол ийм барилгатай маа гэж. 1 4. 26 байна те. 91 байна, 78 хос хосоор гэсэн үг шүү дээ. Энэ хоёр үчирх юм бол эрэгтэйгийнх нь 2 хар, эмэгтэйгийнх нь 6 гэсэн үг. Эхэлж эрэгтэй нь байдаг. За, энийг одоо бас суудлаар авч үздэг л дээ. Энийг эмийн суудл гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл эрэгтэй нь бол галдаар, эмэгтэй усандаар суусан байх юм бол окторгын им гэдэг. Энэ хоцоо Байхгүй. Энэ тайлбарж байгаа окторгын им гал ус. Эрэгтэй энэ окторгын им гэдэг барилга байхгүй энэ өөрөө. Одоо нам ман гэж юм те. Тэгээд эрэгтэй гал дээр эрэгтэй нь өөрийнх нь гал дээр гал суудлаар төрсөн, эмэгтэй нь усан суудлаар төрсөн байх юм бол энэ чайл нэг эмийн зүг байгаа шүү дээ те. Өөрөөрийнхөө эмийн зүг төрсөн байна. Энийг окторгын им гэдэг байдлаа гэж хэлж байгаа. Эрэгтэй шороондоо эмэгтэй нь окторгойдаа. Эрэгтэй нь ууландаар, эмэгтэй нь төмөрдөв. За ингээд яг өөрийнхөө эмийн зүг төрсөн байх юм бол окторгын им гэсэн ийм барилгатай сайн гэж хэлж байгаа. Дараа нь бол шулмас таслагч. За гал окторгой. Гал окторгой нөгөө шулмсын зүг чинь гал окторгой биз? Харда. Галын шулмсын зүг баруун хашаа гэж үү? Окторгойн шулмсын зүг нь гал. Тийм барилгатай байна. Календар харчихгүй юу? Юуг нь харна гэсэн бэ? Гал суудлын За. шулмсын зүг нь Тийм. окторгой байна уу гэж. Тэгээ окторгой. Окторгой суудлын шулмсын зүг нь гал байна уу гэж. За тэгвэл эрэгтэй энэ хоёр харгалзан юм дээр суус эрэгтэй нь бол галдаар төрсэн байгаад эмэгтэй нь окторгойдоор төрсэн байх юм бол энийг бол шулмас таслагч гэж ийм үрт орж. Одоо энэ бид нар нэг өөрийнх нь төрсэн суудлыг олно л доо. Өөрийнх нь төрсэн суудлыг тэгжээж яах юм бэ? тэгжээж авах. Одоо ээжийнх нь хэлсэн шүү дээ. Ээжийнх нь сууж исэн суудлыг бол тэр хүний төрсэн суудлыг гэж нэрлэдэг. Тэр цудлыг хэлж байгаа юм байна. Тэр суудлаар ээжийнхэн галандаар эрэгтэй төрж гисэн. Ээжийнхээ усан суудлаар сууж яхад нь эмэгтэй төрж гисэн байх юм бол окторгойн им гэдэг ийм ойлаа харгалзан им гэсэн суудлаар суусан сайн гэж хэлж байгаа. 2015 оноос ээжийнхээ төрсөн оныг хасаад нэг хэмжээс. 1932 онд ээж нь нэлсэн. 1970 онд өөрөө төрсэн байх юм бол 32 онд ээж нь нэлсэн. 70 онд өөрөө төрсэн байх юм бол тий? Билгийн насыг нэмж яахгүй юу? Билгийн насыг нэмж шин 2015-аас 15 байж шин. Нэг нэмээ 84 дээр Суудлаа ингээд. За тэгэл 6 5 тий 1 9 энийг бол яг нь окторгойн им гэж нэрлэн сэтгэл амгалан доормын тий сэмдээ сэтгэл амгалан нөхөрлөл өнүүдаа адаар чадагдахгүй олон хүүхэдтэй гэж юм. Энэ бол дээдлийн сан учирлаа гэж. За ам тий сорогцоо ам амжилгаах юм уу тий нас урт байна. Өвчин ховроо нацаа гон гэж юм тий. Адлууга хагцаад хүний тоо дэлгэрнэ гэж байна. Адлууга хагцаад хүний тоо дэлгэрнэ. Хөвгүн бол цог камерыг олон хөвгүнтэй, асарх үедээ эд баялаг аривжна, өвчин ховор, над гон, тэ зан чүгдэн, зан баялаг дэлгэрнэ гэж юм. Зан гэдэг чинь одоо альбом гэсэн үг шүү дээ, тэ дэлгэрнэ. Дараа нь бол хишиг даллаг, хишигтэй баян гişиг. Уртнаслаад эд аривжаа тэнгэр хүмүүн асраад сансан гэрэг бүтнээ хүүгд дунд зэрэгэ.
За ингээд мингний юмуд яваад байна. Хорлол, ад сэтгэл те шулмас. За эдгээр бол яг л нөгөө юуныхаа мингний яг дээд байж байгаа мингнүүдийг шууд харчих нь өөр юм байхгүй. За тэгвэл эд байлгийн зөвд болох юм бол эрэлцмээс эд байлгийг олноо. Орны тэнгэр залбирвас сайн гэж юм тийм. Хорлолт нь болохоор зэрэг за эрэгтэйгийн мингийг тооцохоос бол тооцогдох хүний за тооцож байгаа хүний өнгөрсөн жилийг окторгын мингээр чимэглээд окторгын мингээр нэмээд гэсэн. Окторгын мингийг нэмээд 9 тухва үлдэгдэл нь түүний бие мэн буюу төрсөн минг мөн гэж. За одоо ингэ нэгнэ. Шууд өнгөрсөн юуг нь яах вэ? Насны тоог нь гаргаад ирнэ. За бүгдээ гаргаад ир энийг хүнийх календар дээр ирсэн. Нэг хүнийх гаргаад ир. Ямар хэдэн жон байна? 72 оны. 44 насны дээр юуг нэмчих гэж хэлж байна вэ? Өнгөрсөн жил окторгын жилийн мингийг нэм. намлоо гэж окторгын жилийн мингийг нэм 3-ыг нэмэх юм. 47-ээс тооч. За 2.45. 2 үлдээ. 5.45 гээд 2 үлдээ. Хий насны оролдгүй юм байна. Хий 42. 72-ыг гасчих. 43. А? Өнгөрсөн жилийн нас авах 44 та 44 дээр 3-ыг нэм. 46. 46-ээс тоо. 45 Нэг цагаан. Ахаад нэг жилиг үзье. Нэг цагаан. 50 оног үзэх үү. За 5 шармигт 50 оных гинэ. За 2015 оноос 1950 гаслаа. 64. Юу? 15-аас 65. Хэд өөр гасчих. 65 дээр 3-ыг нэмлээ. 68. 68. 68-ыг 9 туваалаа. Тий. Та 6.54. 7963. 5.9 чинь тэр 5 болж байна Тий. Мингийг тооцох нь бол аль нь тооцогдох хүний насны тоо за мэгэр 3-аар гэж галаар гэж гээд өмнө 6 судалт бол 3-аар дээр тэмдэглэсэн галаар чимэглээ гэж нэмэг үйлдийг дандаа чимэглэх гэж хэлдэг байхгүй. Галаар чимэглсэн дээр окторгын жилийн мингийг окторгын намлоо яг гарсан жилийн мингийг жин нэмээд нэмээд 9-оор хуваагаад үлдэгдэл тэр байр 10-аас яах вэ? Чогоос 10 зүг гэдэг чинь тийм. Чогоос пэрихас үлдэгдэл нь бие мингэн болоо гэж. Бие минг түүний дээр дөрвийг нэмбэс. За яах вэ? Одоо бол ир минг, им минг, ир минг энэ чинь хүний минг биш юм байна. Ир минг, им минг гэж байна шүү дээ тийм. Тийм байна. Хүний минг биш юм байна. Хүний минг биш. Им мингийг бол тэгж олноо. За 3-ыг нэмээд тэгээд яг 9-оор хуваагаад үлдэгдэл бол 10-аас гасах юм бол гасны үлдэгдэл бол бие минг болно. Бие минг түүн дээр 4-ыг нэмэх юм бол цоо гэж. 4-ыг жин нэмээс хямрын минг 3-ыг нэмэх юм бол эргэтэн минг урах. Маш түүнээс 3-ыг гасвах юм бол ам минг ургана. За энэ бол бидний тест дараалангаар 50-аар ихсэн шүү дээ тийм. Тэр мингнүүдийг яаж бие мингнээс хөөж гаргадаг юм бэ гэдгийг гаргаж байна. За бас бэр ярши дээш 4 амьд доош 4 эргэтэн аль нь төрсэн бие минг цохилдох нь бол цохилдох 3 бол хямрын нэг кемесмит болоо гэж. За дээш бол нэг энэ дээр юуны мингнүүд байна гэдэг. Энэ бол ам минг, бие минг гэдэг нь бидний судалдаар өгсөн байдаг юм л да энэ олон мингнүүдийг нэг жил чинь 3 мингтэй. Тэ ам, бие, эргэтэн, хямар гэдэг 4 мингтэй. Тэгээд тэрий чинь юугаар үржүүлэх юм бол 60 жилээр үржүүлэх юм бол 240 мянга ингэж хасаа авчирсан байна. Тэднийг бол олдог аргыг хилээд байна л да сая. Бие мингэн дээр нь бол яг тухайн хүний тэр үний бие мингийг мэдчих юм бол 4-ыг нэмчих юм бол юу гараад ирдэг гэж хэлж байна. Бие минг түүний дээр 4-ийг нэмвэл хямрын минг. Хямрын мингэн дээр 3-ыг нэмчих юм бол эргэтэн минг. За бас тэр бие мингнээс яндон 3-ыг гасчих юм бол ам минг гараад ирнэ гэдэг.
Тэгээ бидний голлдог ер нь үздэг юм бол бие мингэн. Бие мингээд яваад байдаг. Одоо төрсөн мэнгэ гэсэн. Тий, төрсөн минг бие минг. Тэгээд тэрэн дээр ч байгаараа одоо 9 улаан 8 цагаан 7 улаан мэнгтэй хүмүүс л 4 мөрийг нэмээ явж гарч яах вэ? Тэгээ юунаас 10-аас хасч өгнө шүү дээ. Илүү гараад алдах юм бол 10-аас хасч өгöd нь шүү дээ. Тэ? Тэгэхгүй бол 10-аас илүү гараа явчихна. Тэгээд 5 чулуугаад явахдаа одоо сорог гэдэг дээр ам мингээ таваад би гэдэг дээр би мингээ тавих юм уу зүгээр? Энэ дээр бол тийм ингэ тавих зүгээр л мингнийхэн чулууг л тавьчих. Нэг мингээ би мингээ болоод би мингийнхаа нэрнүүд байгаа шүү дээ. Жаг гэх. Энэ нөгөө нэг ам мингээ баруун мөрөн дээр үрээд тэр дээр таах уу? Яг нь тэр чинь энэ шүү дээ. Ам мингээ баруун мөрөн дээр тэр одоо жишээл бантан мингээ зүүн үлэн. Тий, энэ талдаар нь байна гэ тий. Тоосч үзвэл яг гарна. За тийм ам би мингтэй жилүүд байна уу? Би мингээ 5 шашблах багт. Нэг цагааныг үзэлээ тий. За юу? Нэг цагаан дээр 4-ийг нэмэхлээрсэн хиймэр мөнгө гарч ирж байна тий. Тий. За 5 шар мэнгэ. За 3-ыг нэмэхлээр вантан мөнгө гарч ирж байна. Дахиад 3-ыг хасахлаар миний хүүл байгаа байх. Нэгээс 3-ыг хасахлаар 9 нэмж гасчих. 10 9 нэмж гасчих. 10-аас асчих нь тий. Тий. 10-аас 3-ыг 7 болох юм тэгэхээр баруун мөрөндөө 7 бүрнэ гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр нэгийг бодоод би минг чиг нэг цагаан ба. Нэг цагаан. 1 2 3 4 5 6 7 гэдэг энэ дээр нэг зүг байна. 2 3 4 5 6 7 тийм байна. Баруун мөрөндөө өгнө. Энд дээр банд нь болохоор ингэжсэн шүү дээ. Банд нь бол 3-ыг нэмээд бантан гарч ирнэ гэсэн тийм. Тэгэхээр нэг дээр 3 нэмээд 4 болно. Энэ дээр 4 байна гэсэн үг шүү дээ. 4 энэ. Тэгээ таархал юм шүү дээ. Таарч яг энэ тоолгоор хэлдэг байхгүй юу? Тэр баруун мөрөндөө өгнө. Тэндээ яана гэдэг байгаа. Одоо энийг нэмэл яг тэгэл гараад байна. Тэгвэл хиймэр мөнгө нь юу лээ? 1 2 3 хасчаарай. 5. Хиймэр мөнгө 4-ийг нэмүүл гэсэн шүү дээ тий. Хямар мингэн 4-ийг нэмвэл 5. 5 хаана гэсэн 1 2 3 4 5. 1 2 толгоон дээр хиймэр юм шүү дээ. Тий. Тэгээс хэлчих юм шүү дээ. Тэр заавал өндөр байдیں۔ Тий. Тэр баруун мөрөндөө өгнө. Тэндээ яана гэх тий. Энэ тоогоор бодох юм бол энэ. Зүгээр тоолох юм бол ингээд энэ дээрээ ам мингэн байна. Энэ дээр тийм мингэн байна гэдэг давтаачих байхгүй юу? За суудлыг танин барих гэсэн тооцох тухууны за ихийн жилийг сүгээр нэгээр чимэглээд гэж дүрсээр дээр нь тоог мэдсэн байна тий. Ээжийн жилийн тий тооцох тухууны ээжийнхэн лог сүг нэгээр чимэглээд тооцох тухууны насны тоогоор хасгачрай 6 сударт хасах гэж үлдэгдлийг 8 лусаар хуваагаад үлдэгдэлд 1 гарах юм бол ус байна, 2 гарах юм бол окторгүй тэргүүтэн зүүн эргүүлээрээ. За, инглиш зэрэг одоо жишээл ээжийнхэн нас ээжийнхэн насыг нэгээр хасаад авна. Тэгээд яа гэж хэлж байна. Ээжийнхэн нас гарсандаа 83 байсан. Тэгэхээр ээжийнх нь яг л бэлгийн насыг олгосог болж таараад тийм ээ. Бэлгийн насыг олоод 84 тоо болж байна. Тооцогдохын насны тоогоор хас. Тооцогдох нь ихэр нөгөө тооцож хүүхдийн насыг хасна гэсэн үг. Тийм ээ, хүүхдийн насыг яах вэ? Хас. 70 онд төрсөн хүүхдийн насыг хасах юм. Тэгээ нэг 2015-аас 70 он хасан штэ. Тэгээ 45 гарна тий. 45-ыг хассан. Хасаад 39 гарч байна. Хасаад тэгэхэд 39 үү? 39. 8-аар хаваа. 8 тугаан. 8 тугаан. 8 39 40 гэдгийг 4832. 32 7 үлдэж. 7 үлдэж байна. Ээж нь бол хэдтэй байсан юм бэ? Судлал. Модон дээр суусан. Модон дээр суусан. Тий. Тэгвэл энэ хүний мод.
Нэг усаар толох юм. Усаар Үлдэгдлийн одоо долоо буруу тооч юм уу? Цаг үлдэгдэл гэж байна. 8-аар Льюис гэж байна те. 8-аар гой хуваагаад цаг үлдэгдэлд нэг гарах юм бол усууд. 2 гарах юм бол огторгүй. Зүн өргөл гинэ. Ус гэдэг ус гэдэг ийш юм гэж байна. тийш дээ. Мөрөө эвдэн чинь те. 1 2 3 4 гээд тооч юм. Тий. Модон дээр Модон дээр суудсан байна. Ээжигээ модон дээр суусан чинь. Ээжигээ модон дээр суусан учраас бол энэ хүн өөрөө төрсөн сууд юм. мод байна гэж. За тэр төлөвлөлтний суудлын учрыг тооцох гэсэн үг гэдэг. Энэ бол одоо бидний түрүү ярьсан шүү дээ, тийм. Эрэгтэйгийнх нь түрүүнд нь эмэгтэйгийнх нь ардталт нь байгаа. Эрэгтэй одоо галдаар суусан те ли эмэгтэй галдаар төрсөн, эмэгтэй нь хамдаар төрсөн байх юм бол огторгон эм гэдэг. Өөрийнхөө эмийн зүйл төрсөн учраас ийм юм харагдана гэдэг. За энэ бол ойлгомжтой болсон те. Тий. Бид баялаг гэх юм бол ли хон. За энэс байхгүй бусд нь бол зүгээр шүү дээ. Энд чинь бүгдээрээ байхгүй байгаа шүү дээ, тийм үү? Яг ийм их муугийн сайн юм гэсэн баг. За тэр тайлбарыг хэлж дээ те огторгон ийм тэргүүтэн 4 нь бол за шулмас тасдаг тэргүүтэн 4 нь муутул төвчээрээ нэг суудл дээр төрсөн дотроо нийлвэс муутул өөр өөрийн заслыг үйлдвэрлээрэ гэж нэ. Тийм байна. Тийм өөр өөрийн заслыг үйлдвэрлээрэ гэж. За энэ жилүүд дотроо суух юм бол эрэгтэй, нохойтой, эмэгтэй, мичтэй, эрэгтэй, гахайтай, эмэгтэй, хулган үхэртэй байх юм бол эдгээр нугууд нь бол нийлвэс, нас урт, эд баялагтай, хүүхэд олонтой болно гэдэг. За энэ жилүүдийг харах юм байна тийм. Дараа нь бол яг нь. За одоо эрэгтэй нь бол гахайтай, эмэгтэй нь бол хулгантай байх юм бол за энэ ч яг ингээд энднээс ингээд яваад байна тий. Уншаад яг тийм юм. За тэгээд одоо дараагаар нь бол хулган дотроо учрах юм бол хөвгөн олонтой ядуу гэж юм тий. Доотлын тэр 99-р хуудсанда гахай дотроо учрах юм бол хөвгөн олонтой ид баялаг ихтэй сайн байна. Гахай сайн. Гахай сайн байна. Могоо бол алстаа сайн. Даруйда муу шиг шүү. Парлан гэж. Даруйда бол муухан байна. Тэгээ пүгсэн алстаа сайн. Төвчээлээ. За модон хулган ийм ингэтэй модон үхэр дотроо байх болтой. Хоёрдугаар миний эрхэн сорогцоо юу те. Модон нохой, модон могой, миний эрхэн гурлаад усан хонь усан хулган, модон, хонь, шорон, гахай, төмөр, хулган. За өөр нь байх юм бол эрэгтэй мөн байх юм бол эхнэртэй ширүүн. За эхнэрийн одоо ширүүн жил бол үйлд эрэгтэйгийн ширүүн жил болох юм бол үүлийн эхнэр байна гэж байна. За энийг бол голддог шүү дээ тийм. Эмэгтэй нь одоо ширүүн жилтэй байх юм бол үйлийн эр гэж хэлдэг. Эр жил. Эрэгтэй одоо нэг 90 жилтэн хоёр хүмүүс хоорондоо суувал муу гэдэг нь энэ баггүй юу? Нохойтой хүмүүст эмэгтэй хүмүүс нөхөртэй жоохон ширүүн байдаг ингээд дам яриа байдаг шүү дээ тийм. Хүмүүсийн донд гаргасан. Эхнэр нь эр жилтэй, нөхөр нь эм жилтэй. Бол үйлийн эрэгтэй гэж нэрлэдэг. Одоо харин одоо юу гэнэ? Эрэгтэй нь 90 жилтэй, эмэгтэй нь эм жилтэй байх юм бол үйлийн эхнэр. 8 жил биш үү те? Авралт тийм үү? За. Шорон бар бэр төмөр могой. Төмөр могой бэр усан луу. За модон могой бэр гал могой. Луу. Төмөр хулган бэр усан туулаа.
Шороо морвэр. За шороо морвэр. Шороо Төмөр өхөр. Морвэр төмөр өхөр. Модон морвэр гал өхөр. Төмөр дахиад бэр. Усан хулган. Модон дахиад бэр. Гал дахиад аварнаа гэж. Хоорондоо сайн гэсэн үг үү? Хоорондоо сайн аварна. Тэтгэн. Авралт 8 гэж тий. Авралт 8 гэж. Дараа нь бол энэ чинь муу жил байна тийм үү? За эдгээр муу жилүүд юм байна. Энэ галбар. ингээд зурхаж харж байгаа л энэ хоёр жил бол муу юм байна гэж харна шүү дээ. Гэхдээ муу юм байна одоо болохгүй гэхээс бас хэцүү л дээ тийм. 8 мянган галбараас гал тууланы хүртэл 8 болоо. Билбэсрэх 8 жил. Билбэсрэх 8 жил гэж ийм жилүүд байдаг гинэ. Галбараас гал дахны хүртэл 8 жил байна уу? Галбар Тэгээ юу гэж байгаа юм? галбар тэгээ юу? Гал туулаа. Бар туулаа луу мого. Гал туулаа луу мого. Гал мич тэгэхээр. Тийм ээ. Ингээ оноогоо төгцсөн 8 жил. Дандаа Дандаа гал тэгээд яах нь. Тэгээ 8 мянгатын үрийн энд одоо дараа нь бичих байгаа л да. 8 мянга гэдэг юм жилүүд. Тэгээ бэлэвсрэлийн 8 жил бол харин юу байна вэ? Тэр. Төмөр мич. Төмөр хаа. Төмөр хаагаа 8 байгаас 1 2 3 4 5 6 Төмөр 3 жил биш үү тий? тий. Төмөр 3 байна. Гал 2 жил. Гал 2 байна. Мод За тэгээд 1 байна. Шороо 2 байна. шороо 2. Бидний төрний сишиг мишиг хаагаад байсан шүү дээ. Тий. 102 дугаар болсон байна. 102-аа. 102. Чатамба. Тийм ээ. Жаны гэдэг. Оо, одоо тэр дээш харах юм бол санскрит хэлэнд ингэж хэлнэ, төвлийн хэлэнд бол 10 гин хятадын хэлэнд дэм мау гэх юм уу. Эрэгтэн махад цогцсон энэ гал туулаа гэж хэлээ. Тэгээд тэр 5 махад чинь доош нь тавьсан байгааз. Тийм ээ. Ингээд шин мэ чүү гэх. Оо тэгээд ам минг нь бол энэ байна. Би минг нь энэ байна. Эрэгтэн минг нь энэ байна. Хямар минг нь энэ байна. Бүр 3 онооч гэсэн ба шүү дээ. Сишиг гэдэг юм. Тийм ээ. Орн сишиг. За хямар гаргийн нэр нь бол энэ чинь бүр нарийн онооч гэсэн ба шүү дээ тий. Гал туулаа жилтэй хүн болов юу байна вэ? Ингээд 60 жил бүгд байгаа юм уу тий? 60 жил бүгдээрээ байж байгаа. Сишиг жил, хаарл жил гэж хэлсэн байгааз. Тийм ээ. Тэгээд багшаа чи юу байна вэ ташаа? Эрэгтэй нь гал туулаад, эмэгтэй нас гал туулаад тэгэж энэ хоёр ч юм шиг болох уу? Оо тэгэн шүү дээ. Тэгж ижил сишиг болно. Тэгвэл бол ганцаараа шишиг болохгүй. Сишиг болохгүй. Зүгээр тэр Эрэгтэй сишиг гал туулаад бас эмэгтэй нь гал туулаад хоёр хүн хоорондоо суус шишиг. Эмэгтэйгээ хараад сишиг тэгээд эмэгтэйгээ хараад сишиг байх юм бол. яг үнэ эмэгтэйгээ хараад сишиг, эмэгтэйгээ хараад Сишиг сишиг байвал